гэр цэвэрлсэн ч гэсэн танаа гэрээс ямар нэгэн тийм үнэр гарсаар байгаа бол хараа энэ цагаан цуу айгу янз бүрийн үнэр арилгадаг эн чинь нөгөө нэг ууршдаг учраас цагаан цуу хэрэглэхдээ та нар жоохон бага насны хүүхдээ бол болгоомжтой хэрэглээрэй. Ягаад гэхээр эн чинь бас одоо дээр үед хүмүүс чинь Оросын цуу уугаад хоолоогоо төсөн мэс ингээ сонсогдтол байсан. Гэтэ энэ бол 5%. Тэгээ хүнсэнд хэрэглэхээс гадна цэвэрлэгэнд аяг хэрэгэлдэг. Яаж үнэр гаргагдсан бэ гэхээр одоо танаа гэрт ингээд ямар нэгэн үнэр гараа те хуучин нүүс айлын чинь үнэр энэ төр гараад ах юм бол одоо хоолны үнэр ийм хурц үнэрүүд гараад ах юм бол орой плиткийнхаа хажууд жижиг аяганд энэ цуунаасаа хийгээд хонуулчих хэд удаа давтаад ингээд өглөө осоол асгачих. Тэгэл хэд удаа давтаад ахаад танаа гэрийн үнэр арилна. Мөн нөгөө нэг угаал туур одоо юуны чи бохирын чи хоолоогоос янз бүрийн үнэртэй даах юм бол энэ цагаан цуугаа нэг аяг хийгээд араас нь нэг одоо аяг юу хийж яагаад соод хийж яагаад нэг 15-20 минутын дараа буцалсан ус араас нь ингээд 2-3 удаа буцалсан ус хийгээд ирэхээр тэгээ хоолой чинь цэвэрлэгдэнэ. Энийгээ давтамжтай 7 хоногтой дор хаяж нэг хийгээд авах юм бол танаа гэрийн одоо энэ бохирын хоолой чинь айгүй юм яваандаа цэвэрлэгдэнэ гэсэн үг.